Жаргалтай инээмсэглэл гоо сайхныг тань тодтгоно. Бүсгүй таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бол гоо сайхандаа анхаарах явдал юм. Өөрчлөлтийг өөрөөсөө. Орон төргө үзэгчтэй их орон Монголын үндэсний телевизээс үзэгч таны гоо сайхан зориулсан бэлтгэн өргөдөг ялгуун тестгүүлийн энэ удаагийн дугаар эхлэж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэндээ зориулан за handmade болон за мөн гоо сайхныхан болон хүрэх гэж байгаа. За гоо сайхныхан болонгаар бол өнөөдрийнхөө дугаарт за Монголд өнөөдрийн байдлаар маш их хөгжөөд байгаа. Сүүлийн үед маш их хөгжөөд байгаа. За шивээсний урлагийн талаар үзэгч та бүхэндээ хүргэн. За шивээсийг хэрхэн яаж хийдэг? За шивээсийг хэрхэн яаж хийлэгдэг вэ гэсэн талаар үзэгч та бүхэндээс өнөөдрийнхөө нэвтрүүлгээр гоо сайхныхан болонгаар хүрэх гэж байна. За мөн handmade болонгаараа охид сүүчүүд та бүхэндээ зориулан гарын доорх материал буюу за тэр дундаа за хувцсны цахилгааныг ашиглан за өөрсдөө хэрхэн одоо 100 гоё плашн дээрээ зүүх аксессуарыг бас хэрхэн хийж болох вэ гэсэн сонирхолтой handmade-ийг үзүүлэх гэж байна. Ингээд үзэж та бүхэн ялгуун тестгүүлтэйгээ хамт байгаарай. Тестгүүлийн гоо сайхны болон эхлэж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ зориулсан за шивээс гэж юу вэ? За шивээсийг бас хэрхэн хийдэг талаар өнөөдөр үзүүлэх гэж байна. За тэгэхээр бид яг одоо нүүдлийн тестүүд дээр ирсэн байна. За өнөөдөр үзэгч та бүхэндээс зориулсан шивээс хийж үзүүлэхээр за шивээс чинь Сегитэй уулзаад байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр ер нь Монголд ер нь шивээс хизээ үүсэж эхлэв. За ер нь залуучууд ер нь шивээсийг ер нь хэр их сонирхож хийлгэж байна. Одоо ер нь бол үүсэл гарах нь бол хүний үеэс үүсэлтэй гэж. Бүр дээр үеэс. Монголд бол яг одоо л ер нь хамгийн сайн хөгжөлтэй. Бидний дээдлийн үеийн шивээсчид бол өөрсдөө гар машиныг тэгж хийжсэн. Одоо бидний үед бол яг олон улсын стандартын дагуу шивээс хийж сайн хөгжүүлж бодож байна. Одоо яг одоо дээдлийн үе гэж штэ тийм ээ. Тэгэхээр гар машин угсраа тэгэхээр ерөнхийдөө сонирхол бол ер нь ямар машинаар хийдэг байсан болоо? Яаж угсрах вэ? За угсрана гэдэг нь байна л тэр нөө хөгжмөний мотор одоо ийм иргэдэг мотор батарей хийгээд ч юм уу те тогон залгаад тэгвэл цохиулвал шивээс. Ер нь бол нөгөө монголчлон гэсэн. Тийм монголчлон гэсэн. Бас нөгөө залуучууд ч бас одоо ингээл 10 жилийн хүүхдүүд ч юм уу те нэгэндээ шивээс хийж ингээл чирнээлээр үзэн балаар ингээл шивээс хийдэг штэ тийм ээ. Тэр талаар үзэгчтэй тэгэж бодоо болох юм уу болохгүй мó тэр үзэгчтэй сонирхол. За тэгэж ер нь одоо бол тийм ээ хамгийн мөгжсөн цаг тийм. Ер нь тэгэл өөр өөрсдөө шаална тэгээд ариун зүрийн байдлаас ч гэсэн тийм байх гэж бодож байна. Тэгээд мэрэгжлийн салонд мэрэгжлийн шивээс ч ингээд хэлбэл илүү гоё өөртөө нь олон жил шивээс нь гоё байх юм болж байна. Бас зориултын газар хийхгүй бол шивээснээс бүдгэрэх, арилгах тийм тохиолдол байх уу? Тийм будгийн чанар. Тийм хийж байгаа чанараас авахгүй л. Ер нь шивээсийг ямар будгаар за ямар багаж төхөөрөмжөөр хийдэг юм бэ? За шивээсийг ер нь бол буддаг нь бол сайн чанартай буддаг. Манайх Америкаас буддаг. Яг зориултын буддаг. Зориултын буддаг тийм шохотой янз бүрийн буддаг байна л та. Тэгээд юу н хулж будгаар хийсэн шивээс бол олон жил болчихсон бүдгэрдэг. Ориг будгаар хийсэн шивээс бол уламж тодорч гоё өнгөтэй болдог. Ер нь шивээс хийлэхэд одоо хэр их өвдөх үү? Ер нь өвдөлт намдах ч юм уу тийм арга хэрэглүүрүүд ер нь байдаг юм болов? Байгаа. Тэгээ яг хүн хүнийхээ биеийн юунаас болно л доо. Зарим нь өвдчихлээ, зарим нь гэхдээ ер нь маа эрэгтэйчүүд их бааштай байдаг шүү дээ. Тийм үү? Тийм эмэгтэйчүүд яа гэж дуурайг багт эрэгтэйчүүд баг ойлгох гал зарим нь унах гал гэж хэлдэг. Хүчин намдах тос төрхлүүд байна. Одоо өвчин намдах одоо тос төрхж байгаа л шивээс хийх гэсэн. Дараа нь хийхгүй. Тийм ихэж контро тавьчаад бодол дуусгалтаа хүчин намдахтай. Хэрвээ тэр хүн хүсвэл ер нь яг ингээд шивээс хийлгэе гэж одоо сонирхож байгаа залуучууд байгаа шүү дээ тийм ээ. Тэдгээр залуучууд ер нь бие одоо хэрхэн яаж бэлтсэн байх хэрэгтэй байдаг вэ? Шивээс хийлгэх юм. За ер нь бол тэгэл зургаал зөв сонгосон байх хэрэгтэй даа. Шивээс чинь бас сайн судалж хийсэн юмнуудын сайн үзсэн байх хэрэгтэй. Ер нь одоо хамгийн том хэмжээний шивээс ч гэдэг юм уу тиймэрхүү шивээс ер нь хэдий хэр хугацаанд хийх үү? Олон хоног дамжиж хийх үү? Эсвэл нэг өдөртөө ингээд багтчихдаг уу? Том хэмжээний шивээс бол ер нь бол өдөртөө нэг удаа суухтаа 4-5 цаг сон тэрнээс илүү бол сууж болохгүй. Тэгээд яг шивээснийхэн том жижиг самбартай. Тэгээд эхний хийсэн шивээсээ явсан ажиллаа эдгээснийхэн дараагийнхаар явна гэсэн. Ер нь хэр их хурдан хугацаанд идэх үү? Ер нь цус гарах уу тэр талаар? Цус
За жоохон шингэрсэн тохиолдолд бол цус баг зэрэг шүүрнэ. Тэгээ идэвхтэй хувьд бол хүний нөгөө биеийн янаас л бие онцлогоо шалтгаалж. Одоо нэг тийм дархлаа султаа ч юм уу жоохон тийм бие муутай хүмүүс бол ер нь идэвхэлт нь удаан байна гэсэн үг. Идэвхэлт нь удаан. Тэгээ дээрэс нь жоохон өнгө будаг. Гэрэнт бас нь бол үүсгэн тийм ээ. За өнөөдөр бас шивээс хийж бас үзэгчтэй үзүүлэх байгаа шүү дээ. Ямар шивээсийг хийж үзүүлэх вэ? За одоо маа энэ манекен залуу Барсагийн логог сонгосон байна. Тэгэхээр маа нүүдлийн студиогийн шивээс чи халзаатай хамтарч хийж сонирхолтой. За ингээд үзэгч та бүхэндээ шивээсийг хэрхэн хийдэг талаар одоо хүргэе. Өдгөө урлаг боллоо хөгжиж чадсан шивээсний тухай сонир хачин баримтуудыг үзэгч та бүхэндээ хүргье. Шивээсийг палеолитийн үеэс буюу манай эртний өмнөх 10,000-аас 38,000 жилийн тэртегээс эртний Египт, Грек, Ром, Африк, Өмнөд Америк болон Европ, Япон гэгчлэн дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн өвөрмөц арга барил, өв соёлын уламжлалын дагууд үйлцээр ирсэн гэж үздэг. Тато гэдэг үг нь эртний Тайтигийн татуу гэсэн үгнээс гаралтай ба энэ нь биеийн дээрх тамга, минг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тат гэсэн нь шивээс хийх багжаар арьсан дээр цоолборлон зураглах үйлдэлийг, харин аав нь шивээс хийлгэж байгаа хүний өвдөлтийг мэдэрч орилго чимээний хийж байгаа ч гэж тайлдаг байна.
Одоогоор дэлхий дээр мэдэгдэж байгаа шивээсний тухай хамгийн эртний олдвор бол 1991 онд Австри ба Итали улсын хооронд байдаг мөсөн голоос олдсон шивээстэй анчин. Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан гэж үзсэн энэхүү шарлаас эрдэмтэд 57 төрлийн шивээсийг олж илрүүлсэн байдаг байна. Шивээс хийх дэлхийн анхны төхөөрөмжийг Том Рейли 1981 онд зохион бүтээсэн бөгөөд хаалганы хонхноос санаа авч бүтээсэн гэж түүхэн тэмдэглэсэн байдаг. Эрт цагт шивээсийг хурц үзүүртэй зүү мисээр хийдэг байсан бол өнгө гаргаж авахын тулд хөө тоосгоны өрөмгийг ашигладаг байсан гэдэг. Оросын холбооны улсын зарим шоронд шивээс хийх бихийг гаргаж авахын тулд гутлын үсгийг хайлуулж үүнийгээ шээс эсвэл цустай хольж шийдэг байжээ. Америкийн нэгдсэн улсын түүхэнд Фрэнклин Пирс, Dwight Eisenhower тэргүүтээ хид хідэн ерөнхийлөгч шивээс хийлгэж байсан гэсэн цуг яриа байдаг гин. Эдгээрээс нийтэд батлагдсан нь олноо Тедди Бауга хэмээн алдарсан ерөнхийлөгч Теодор Рузвельт бөгөөд тэрээр гэр бүлийнхнийхээ хөргийг цээжиндээ шивүүлсэн байдаг ажээ. Мөн шивээсийг анх бий болгосон хүмүүс бол индианчууд гэдэг. Тэд өөрсдийн овгийн бэлэгдэл болгож шивээс хийлгдэг байсан байна. Шинжлэх ухааны хэлээр бол арсны дерма буюу жинхэнэ давхрын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисны хоримтлал хиймлэр үүснийг мөн хэлдэг байна. Өөрөөр хэлбэл арсны давхархад арилдаггүй бих ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэж нэрлэж болно. Шивээсийг 2 мм-ээс гүн хийж болохгүй бөгөөд зөвхөн арсны 1-р давхарт зүүнний үзүүр орох ёстой байдаг байна. Үүнээс гүн хийвэл хувилах, сорив тогтох гэх мэт хүндрэл гардаг. Зүүнний хувьд стандарт хэмжээ гэж байхгүй бөгөөд тухайн шивэх гэж байгаа зураг дүрснээс хамааран бүдүүн нарийн гих зэрэг хэмжээтэй байдаг байна. Шивээс хийлгэсний дараа ус хүргэхгүй мөн наранд гарахгүй байх нь чухал бөгөөд хэрв ингэж чадвал 20 хоногийн дараа эдгэрдэг байна. Янз бүрийн ариун тоглын бодис хэрэглэж болохгүйгээс гадна хуваар ашиглаж болохгүй өдөрт 2-оос 3 удаа тос түрхэж байх нь чухал. Биендээ шивээс хийлгэх нь залуусын нэг төрлийн гангараа төдийгүй шивээс нь дэлхийн хэмжээнд урлагийн нэгэн төрөл болон хөгжөөд байгаа юм. За тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ бас шивээсний тухай үзүүлж байгаа. Шивээсний талаар сонирхолтой мэдээллүүдийг бас өнөөдөр хүргэсэн байгаа. За манай шивээс чинь цэг юм байна. Манекан дээр шивээсээ хийж дууссан маа штэ тийм ээ. За хоёлаа шивээсээ ямар өнгөөр яаж хийснээс үзэгчтэй төсөөлтнээс тайлбарлаад өгч. Тэгээ өнөөдөр манай хийсэн шивээс маань энгийн өнгөт тийм шивээс хэлээ. Улаан шар цагаан. Ер нь бол нөө Барсагийн эмблем байгаа тийм ээ. Өөрчлөлөгчд ерөнхийдөө бас өөрсдийнхөө хүссэн, сонирхсан, за дэмждэг багч гэдэг юм уу, өөрийнхөө нэрийг ч гэдэг юм уу, ерөнхийдөө тиймэрхүү шивээсийг хийлэгдэг байх гэж бодож байна. Энэ өөрчлөлөгчийн хувьд бас хийж хийлгэж ах шүү байна тийм ээ. Ер нь бол энэ шивээсийг сая 30-аас 40 минутын дотор л хийлээ шүү дээ тийм ээ. Ер нь бол их хялбархан энгийн шивээсэнд орох уу? Тэгнэ энэ маань болохоор яг зурган уусгалт багтай, контр ихтэй, тэгээ бодолт ихтэй юм шивээс нь ерөнхийдөө ажиллагаа багтай энгийн шивээсэнд ордог. Тэгээ зурган бүр уусгалттай сүйдэртэй эрс үдтэй шивээснүүд нь хэцүү үдээ орно. Цаг их авна гэсэн үг. Ер нь бол хамгийн хэцүү одоо шивэхэд одоо хийхэд хамгийн хэцүү одоо шивээс ямар шивээс байх вэ? Жишээлбэл одоо ямар арсан дээр ч юм уу бас хийхэд бас төвөгтэй байдаг байна. За ерөнхийдөө бол бор дуу арьстай хүнд бол хийхэд ер нь хэцүү байдаг. Бодог нь орж байгаа үгүй мэдэгдэхгүй. Тэгээ сүүлд нь уусгалтаа хийгээд нэлээд явсны дараа харалцсан байх. Тийм хэцүү асуудал ус гардаг. Одоо ер нь яг шивээсний одоо яг
бүрийн нэгдгэрэлт яг хэдэн хоногийн дараа явах. Одоо энэ хүн маань үйлчлэгч маань ерөнхийдөө одоо яг ямар дэглэм гамыг барих хэрэгтэй вэ? Зуны үйлрэлт. Тий, зуны үйлрэлт. 7-оос 14 хоногийн дотор ер нь эдгэрх бүрийн эдгэрс дуусна. Яран 5 маань оноо цаана арьсан 5, саарл 5 өрөлдөг. Тэрийг унахаас өмнө одоо зуны халуун гарна шивээсээр гангарч шарж явал өнгөө нь алдчих өдөг орно гэсэн. Тэгэхээр одоо 7-оос 14 хоногийн дотор ерөнхийдөө наран дийл гаргаж болохгүй гэсэн болохгүй. Тослогоо хий. Ямар тос төрөхгүй юм бол? За ер нь бол хамгийн энгийндээ вазелин зүгээр дээ. Одоо усганд норохгүй байх хэрэгтэй ч юм уу тиймэрхүү одоо дэглэмүүд байх. Эхний 7 хоногт ер нь ус хүрэхгүй байх. Тиймэрхүү. Тэгэхээр шивээс хийлгэж байгаа хүмүүс маань хийлгцэн байгаа ч юм уу одоо нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс л шивээсний дараа хамгийн гол нь хамгийн сайн дэглэм барих хэрэгтэй юм байна. За 7-оос 14 хоног одоо усанд норохгүй, за наранд гарахгүй тийм ээ. Зуны уйлралт бол одоо дэглэмийг сайн барьснаар бас шивээсний өнгө нь бас их гоё болж үлдэх нь шүү дээ тийм ээ. Ер нь бол одоо ихэвчлэн хамгийн сүүлд ер нь залуучуудын хамгийн хийлгэж байгаа шивээс ер нь хэлбэр дүрсэн ямар вэ? За янз бүртэй охтууд маань бол нэг хэсэг өдрийн хачир зүуд манагч гэдэг. Одоо индиан гаралтай шивээсийг их сонирхож хэлчихсэн. Тэгээ эрэгтэйчүүд маань болохоор мааврын ихээ тиймэрхүү шивээснүүд л хэлж байгаа. Тэгээ одоо сүүлийн үеийн залуучууд бол айгу сайн сэтгэдэг, өргөн сэтгэдэг болсон байлээ. Сайн материал цуглуулж сайн гой шивээснүүдийг олж хэлж байгаа. Биднээс бас зөвлөмж аавна. Бид нар зөвлөн хийж байгаа шивээсэн. Ер нь одоо лазераар ч юм уу шивээсийг бас арилгадаг гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр бас одоо бүр байхгүй боллоо арилдгүй юм билээ шүү дээ. Ер нь ингээ хараад хахад тийм ээ. Тэгэхээр бас шивээс хийлгэж байгаа хүмүүс маань хийлгэх гэж ирж байгаа, зорж байгаа хүмүүс маань ерөнхийдөө одоо арьсан дээр нэгэн л шивүүлж байгаа бол одоо яг тэр дүрс хэлбэрээ тийм ээ. Яг ямар шивээс хийлгэх үү гэдгийг хамгийн гол нь маш сайн сонгочоод ирэх хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Сонгочоод ирнэ. Дээрээс нь энэ шивээсчтэй сонгоод асуугаад үн төлбөр дээр гол нь үшээ насаараа эндээ баг зүйлтэй мөнгө харамлаад ачи мэлчдэг дараад нь засуулах гэж тэрнээсээ илүү мөнгө өрдөг. Тэрийг сайн анхаараарай. За тэгэхээр өнөөдөр маань нэвтрүүлэгт оролцож бас үзэгчтэй бас шивээс хэрхий хийдэг талаар сонирхолтой мэдээлэл бас шивээс хийж үзүүлсэн маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд үзэгчтэй ялган тэлсгүүлийн гол сайхны болон танд бүрлээ. Жаргалтай инээмсэглэл гоо сайхныг нь тодтгоно. Бүсгүй таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бол гоо сайханд анхаарах явдал юм. Өөрчлөлтийг өөрөөсөө. Ялган тэлсгүүлийн handmade болон үзэгч та бүхэнд яг одоо хүрэх гэж байна. За тэгэхээр 100 цаг ирсэн учраас үзэгч та бүхэндээ за тэр тунд охид сөхчүүд та бүхэндээ зориулан за гарын дорх материалаараас хэрхэн өөртөө гоё чимэглэлийн зүйл хийж болох вэ гэсэн сонирхолтой handmade-ийг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр үзүүлэх гэж байна. За энэ өдрийн минь төргийн сувда баярлалаа өдрийн минь төргий. За өнөөдөр бас охид сөхчүүдтэй зориулан ямар handmade-ийг хийж үзүүлэх гэж байна. Хоёулаа үзэгчтэй бас танилцуулъя. Гарын дор ямар материал орох вэ? За гол хэрэгсэл маань мэдээ цахилгаан байгаа. За тэгээд туслах хэрэгслүүд бол мэдээ зориултын цавуу байна, хайч байна. За хоёулаа танилцуулъя тий. За ийм хайч орох нь байна. За энэ бас яг зориултын цавуу байх нь тийм ээ. Одоо нөгөө туслах материалын дэлгүүрүүдээр зарагддаг байгаа. Зориултынх нь одоо хошуу ашигласнаар илүү цэвэрх нь ямбай нааж болохоор тэгээд дээрэс нэмээд удаан хэрэглээтэй бат бөх наалдах ийм зориултын цавуу байна. За тэгээд 100 цаг ирчихсэн учраас ихэнх охид бүсгүйчүүд маань өнгөлөг тийм ээ өнгөнд маш дуртай байдаг. Гэхдээ өнөөдөр бол төмөр цахилгааныг ашиглаад хэрхэн ингэрийн зүйлд бүх өнгийн хувцсан дээр тохирох ийм зүйлтийг хийж үзүүлэхээр бэлдээд байна тийм ээ. За тэгэхээр яг одоо энэ цахилгаанаар хийх нь тийм ээ. За урт багны хувьд бол яг ийм туслах материалын дэлгүүрүүдээр бол зөндөө байдаг. Эсвэл бас охид сөхчүүд маань бас өөрсдийнхөө яг ийм хувцас орсон тийм ээ. Өмсгөө болцсон хувцсын цахилгааныг бас авч хийх боломжтой юу?
Ингээ аксиор учраас дандаа нөө хүзүүнээс дээшээ тий бэлхүүснээс дээшээ хүзүүн зүгдэн гарын зүгдэг учраас хууч хувцсны цахилгаан бол хэдүүлэн тохиромжгүй байдаг л да. Өөрснөө зориулаад өнгийн сонгоод авах юм бол илүү чарин болно. За энд бас айгүй олон өнгийн цахилгаанууд байна тийм ээ. За эдгээр бас ямар юу аксиор хийх 100 цаг зориулагдсан тод өнгөнүүд байгаа. Цэнхэр шар ягаан гэх мэтчлэн эдгээр өнгөнүүдээр хувцснуудаа одоо тохируулаад тийм ээ загваруудаа өөрөө сонгоод хийх боломжтой байгаа. Яг аргачлалын заачих юм бол загвар сонголт нь бол та бүхний гарт гэсэн үг шүү дээ. За энд бас зөндөө олон хийцэн зүйлснүүд байна. Үзэгчтэй бас ингэ танилцуулж. Энэ бол ерөнхийдөө яг цахилгааныхаа юм даавуугаар нь ингээд бас орлуулад хийцэн байна тийм ээ. Бас цахилгаанаас яг ингээд салгаад хийцэн байна. Өнгийн юугаар хийсэн байна. Цахилгаанаар хийсэн байна. Зүйлт байна тийм ээ. Цахилгааныг бол яг хаях зүйл өрөөсөө байдгүй. Ямар ч хаяг гарахгүй юм шиг ингээ харахаар тийм ээ. Яг хажуудлынх нь одоо ингээд харах юм бол за яг энэ даавуугаар нь даавыг нь оруулсан. За цахилгаанаас ингээ салгаад энийг бол яг салгаа замаар нь хийцэн байна тийм ээ. За энд бол яг бас яг төмөр цахилгаан хэсгийг бас хийсэн. Зарим нэг хот бүсгүүчүүд маань төмрийн хашилтай байдаг. Тэгэхээр зэрэг яг хүзүүн хэсгийг одоо өөрсдийнхөө одоо туузаар даавуугаар тийм ээ зороолтоор хийж болно гэсэн. За тэгээд гоё зүйллийн одоо чимэглэлийн аксессуароос гадна бас сүмнэр маягаар хот бүсгүүчүүд маань цахилгааныг ашиглаад хийх бүрэн боломжтой. Одоо миний хийсэн сүмнэр гэх юм бол ийм нэг цүнхний чимэглэл байна. Мөрөн хэлбэртэй цүнхний чимэглэл байна. Мөн дээрээс нэмээд одоо ийм хамны аксессуар маягаар тийм ээ сүмнэр маягаар энэ Монголын газрын зураг байна тийм ээ. Ард нь бас яг энэ цүнхэн дээр юу ачаар яг ингээ наахаар бэлэн болгосон юм шиг байна. Наалтыг бас хийж өгсөн байгаа тийм ээ. Ингээд бас охид сүүчүүд маань өөрсдийнхөө одоо яг ямар сэтгэмжээрээ цахилгаанаас юу хиймээр вэ гэдгийг бас өөрсдөө сэтгэхэд өөрсдийнхөө дуртай зүйлийг бас зөвлөлт эмэг аксессуар гэдэг бүхэл төрлийн зүйлийг хийж болох нь шүү дээ тийм ээ. Энэ ер нь бусад улс орнд ч юм уу гадуур худалдаалагддаг болов бусад улс орнуудаас ингэж хийж сэтгэж ингэж хийдэг бол энэ талаар ер нь мэдээлэл бас өгөхгүй. Би интернетээс яг загварын цахилгаанаар хийсэн одоо аксессуаруудын загварыг хайж үзсэн. Тэгээ хөвчлэн нэг Америкууд бас хийдэг юм билээ. Гэтэ нарийн болохгүйгээр шууд одоо хажуудлынх нь хажлах даавуутайгаар машинжээр хийсэн. Тэгээ хөвчлэн нөгөө рок стилний тийм хүмүүс хийсэн байсан. Тэгээд би бол яг өнгөлөг цахилгааныг ашиглаад бүр нөгөө чамбай нарийнхан хийгээд бас ийм охид бүсгүүчүүд зориулагдсан аксессуаруудыг хийж яагаад болохгүй гэж бодоод хийж үзсэн л дээ. Ер нь бол өөрөө сэтгэл хийж байгаа гэсэн үг юм байна шүү дээ тийм ээ. Гадуур зарагддаг бас аксессуарнуудын загваруудаас хараад дуурайж хийдэг. Гэхдээ цахилгаан юм биш тийм ээ. Цахилгаан юм биш. За тэгэхээр охид бүсгүүчүүд та бүхэн нааш анхаарлаа хандуулаарай. За зүгээр энгийн нэг юм хувцас цахилгаанаараас хэрхэн өөртөө одоо яг өөрсдийнхөө даашин зэн дээр хэрэг болохоор аксессуарыг бас хэрхэн хийж болохыг яг одоо үзэгч та бүхэндээ үзүүлэх гэж байна. За ингээд зүйлтэй ижиглээ. Гол хэрэгсэл маань мэдээ цахилгаан байгаа. Миний сонгож авсан бол цагаан өнгийн төмөр цахилгаан байна. Энэхүү цахилгаанаа хоёр талаар нь салгаж өгнө. Одоо бидэнд гол хэрэгсэл маань энэхүү зам маань учраас одоо хажуу талынх нь энэхүү даавууг замтайгаа маш сайн тулгаж ажиллах хэрэгтэй байгаа. Тэгвэл илүү цэвэрхэн нөө хэлбэр дүрс гаргахад илүү амар болж өгнө. Маш сайн тулгаж ажиллана. Дараа нь хайчилсан одоо нартлынх нь даавуугаар хүзүүнт хэсгийнхаа туузыг хийж өгч болно. Ингээд салгаад авчихна. За ингээд хайчилсан замаа лааны дүлэнд түлж өгнө. Түлэх хэрэгтэй. Болгоомжтой төлгөө төмөр учраас маш халдаг учраас маш хурдан гүйлгэж өгнө. Ингэж лаан түлэх нь бол дараа нь энэхүү цахилгааны маань ард тал сэмрэхгүй цэвэрхэн харагдана. За ингээ бэлдсэн цахилгааныхаа дотор тал дээр зориултынхаа одоо цавууг маш нэмгэн түрхэж өгнө. When we collide, best to
За ингээд цавуугаа дүрхчихсэн. Болж өгвөл 1-2 минут хүлээвэл цавуу маань одоо буцаагаад наахад маш биетэй болчихсон байдаг учраас хурдан барьц авдаг. Цахилгааныхаа гол бид бүхэн маань ийм шигтгээ хийж өг чимлэх гэж байгаа. Тэгэхээр зэрэг өрөөсөө эмнийхаа шигтгээтэй зориултын одоо өнгөлөг шигтгээнүүдийг голтон суйрлуулж өгөх юм бол таны одоо цахилгаанаар хийсэн зүйлт чинь илүү гоё чанин болж өгнө. За өнөөдөр миний сонгож байгаа шигтгээ бол энэ цэнхэр өнгийн шигтгээ байна. Үүнийг одоо цахилгааныхаа голд оруулаад хуульж нааж өгнө гэсэн үг. За ингээд цахилгааныхаа голд шигтгээгээ байрлуулаад шигтгээгээ тойруулаад нааж өгнө. Дотор талд нь наасан цавуу манай лэдий бэхжчихсэн учраас эргүүлт наахад илүү амар болж өгнө. За ингээд эргүүлж явах нөхцөлдөө бол цахилгаанаа маш сайн татаж өгөх хэрэгтэй. Шигтгээнээс гадна талынх нь одоо тойрог нь өөрийнхөө хэмжээг сонгоод том жижиг тойрог ямар ч хэлбэртэй хийж болно. Миний хувьд бол одоо яг энэ тойрогоос шигтгээнээс гадна 6 давхарга явуулах гэж байна. За ингээд үзүүр хэсгийг маш сайн дарж өгнө. Гараараа дарахаар зэрэг хугацаа алддаг учраас нөө хувцсны тогтоогч юм хавчаар байдаг. Өнүүгээр чимхэд тавьчихад 3-4 минутын дараа биетэй болчдөг. За ийм хэлбэртэй дугуйг 4 ширхгийг хийх хэрэгтэй. Голд нь болохоор зэрэг арай зөөвөн хэлбэртэй хийх гэж байгаа учраас дахин өөрийг хийж эхлэе. За голдон цэнхэр шигтгээгээ байрлуулад түрүүнийхтэйгээ адилаар 6 үе явуулна. Доошоо нөө зөөгөн хэлбэртэй болгохдоо цагаан шигтгээг дунд нь хавчуулаад явна гэсэн үг. Тэгэхээр яг голынх нь колон маань түрүүнийхээ одоо хажуу талынх нь 4 бөөрийнхийгөөс арай өөр хэлбэртэй болж өгнө. За хийсэн тойргууд маань 4 яг адилхан хэмжээтэй хийсэн байгаа. За энэ голын маань колон бол ийм хэлбэртэй болж өгсөн. Ингээд хооронд нь ийм загвартайгаар зориултынхаа цавуугаар нааж өгнө. За үүнийг хатчих хоорондоос бусад загваруудаас та бүхэндээ танилцуулж үзүүлье гэж бодож байна л доо. Зориултын зүйлтнүүдийг хослуулад эмэг бас хийж болох байгаа. Туслах материалын дэлгүүрүүд бол зориултынх нь яг юм артлыг зардаг. Хийсэн загвар дээрээ үүнийг наагаад хэлбэрийг гаргаад ингээд эмэг болно гэсэн үг. За мөн дээрээс нэмээд зориултын цавуугаараа бас тогтоож артлыг холбож өгөөд ингээд бас бүүрч болох бүрэн боломжтой. 100 цаг учраас охид бүсгүйчүүд маань дандаа өнгөлөг өнгөн дуртай байдаг. Тэгэхээр зэрэг бас палаачны ингэр дээр чимэглэл болгож өгөхөөр эдгээр загваруудыг бас та бүхэндээ танилцуулж байна. Гол нь нөгөө хийх арга барилын заачсан учраас бүсгүйчүүд маань өөрсдөө загвараа гаргаад цүнхэн дээр, гутлан дээр дээрээс нэмээд палаачны чимэглэл хүртэл хийх бүрэн боломжтой байгаа. За цавууд төрхсөн хэсгүүдээ яг заагаар нь нааж өгнө. Цавуугаа маш зузаан төрхвөл дараа нь сална гэж санаа зовлтгоо. Маш биетэй хатдаг учраас ингээд наагаад 3-4 минут хооронд нь маш сайн шахаж өгөх хэрэгтэй. За ингээд хийсэн жижиг деталуудаа хооронд нь холбочлоо. Ийм загвартай колон гарч ирнэ гэсэн үг. Тойруулаад яг хүзүүнийх нь хэсэгт бол түрүүний хайчилсан цахилгааныхаа артлынх нь хар даавуугаар тогтоож хүзүүнийхээ хэсэгт тааруулаад хэмжээг нь хайчилж авлаа. Тэгээд үүнийг бас нөө сэмэрхээс нь хамгаалаад лаанд түлж өгөх хэрэгтэй байгаа. За ийм хэлбэртэй колон маань бэлэн боллоо. Үүнийхээ ард талд одоо зориултынхаа мөн цавууг түрхээд
даавныхаа үзүүр дээр муу адил нэмхэн цавнаасаа түрхэж өгье. Яг хүзүүнийхээ хэмжээнд тааруулахгүйгээр урт хэмжээтэй даавуугаа аваад хоёр хажуу талд нь яг тэгшинтэйгээр нааж өгнө. Ингэснээрээ та бүхэн маань өөрөө хүзүүний тийм ээ урт богино тааруулаад бас зүүх бүрэн боломжтой байгаа. Өнөөдрийнхөө ялгаа нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ за маш сонирхолтой хэндмэдийг хийж үзүүлсэн байгаа. Үзэгч та бүхэн бас сая сурсан байх гэж бодож байна. За гарын дорх материалаар тэр дундаа бас хувцсны цахилгаанараас хэрхэн аксессуар хийж болохыг үзүүлсэн байгаа. За өнөөдрийн сувдагийн хийсэн за аксессуар ийм болсон байгаа. Хүзүүний зөвлөлчүүдээ тийм ээ. За хоёулаа бас ямар материал орсон. За ерөнхийдөө яг яаж хийсэн талаар үзэгчдээс төгсгөлт нь бас дахин хэлчихье. За тэгэхээр өнөөдрийн маань хийсэн аксессуарын хувьд бол бүх төрлийн өнгийн одоо хувцсан дээр тохирохоор аксессуар. Дээрээс нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг энэ одоо хүзүүнийх нь урт тийм ээ. Өөрийнхөө одоо өмсөн хувцсан дээр тохируулаад урт богино одоо ямар ч хэмжээтэй зүүж болохоор ингэж хийсэн байна. За мөн дээрээс нэмээд одоо өрөөсөн эмгийнхаа шигтгээнүүдийг одоо бид нэр өрөөсөн эмгээ хайчаар ашиглах юм олдгүй те. Тэгэхээр зэрэг ямар ч одоо эмгний шигтгээнүүдийг голд нь нааж болох нь шүү дээ тийм ээ. Энэ бол яг адилхан шигтгээнүүдийг дунд нь байрлуулж өгсөн байгаа. Гол одоо хэрэглэгдсэн зүйл маань гэх юм бол мэдээ төмөр цахилгаанаар ийм хүзүүний зүйлд бүтлээ гэсэн. За тэгээд артлынх нь одоо даавууг ашиглаад хүзүүнд яг таа одоо яг энэ хэсэг даавуу шүү дээ тийм ээ. Ер нь одоо ингэ хийхээр яг нэг одоо ийм урт одоо хэдэн сантиметр байсан бэ ерөнхийдөө цахилгаан? Яг нэг бүтэн урт цахилгаанаар л хийдгийг. Тэгэхээр зэрэг яг энэ хүү зүйлсэнд маань бол бүтэн 2 цахилгаан ашиглагдсан байна. Тэгэхээр ямар ч хаягдал гарсангүй шүү дээ тийм ээ. Яг ингээд цахилгаанаар нь хийгээд за тэгээд бас яг даавуугаар нь бас ингээд ийм яг ийм уяах зориултай юм бас туу зоглон ашигласан байгаа шүү дээ тийм ээ. Огцгочоо та бүхэн манаас 100 цаг ирсэн учраас өөрсдийнхөө даашинзан дээр за цамцан дээр одоо өөртөө гой тохируулсан ийм аксессуарыг бас гэртээ хийж туршиж үзээрэй гэж хэлмээр байна. Өнөөдөр бас бүсгүүчүүдтэй ийм сонирхолтой хэндмейдийг бас хийж үзүүлсэн. Маш баярлалаа Сувда. Баярлалаа. Үзэгч та бүхэн бас энэхүү бас цахилгаанаараас өөр төрлийн ямар одоо зүйлсүүдийг хийж болох вэ гэдгийг одоо мэдхийг хүсэх юм бол бас цахилгаанаар наадагчд гэ Facebook хуудас байгаа групп байгаа тийм ээ. Бас тийшээгээ зочлоод үзэгч та бүхэн бас цахилгаанаар хийсэн олон сонирхолтой аксессуаруудаас танилцах боломжтой байгаа шүү дээ тийм ээ. Тэглгүй яах вэ? За ингээд үзэгчтэй өнөөдрийнхөө ялгаа нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ сонирхолтой хэндмейдийг хийж үзүүллээ. Ингээд ялгаанд хэлсдгүүл үргэлжилж байна. Жаргалтай ангийн сэглэл гоо сайхныг тань тодтгоно. Бүсгүй таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бол гоо сайхандаа анхаарах явдал юм. Өөрчлөлтийг өөрөөсөө. Үзэгч та бүхэндээ амралтын өдөр ялгуун тэлсдгүүлийнхаа шин дугаарыг хүргэлээ. Үзэгч та бүхэн бас манай нэвтрүүлгээс хэрэгтэй ашигтай мэдээлэл зөвлөмжийг бас авж байгаа хаа гэж бас бодож байна. Ингээд үзэгч та бүхэн бас манай нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт байх юм бол доорх хаягаар Facebook хаягаараас холбогдох боломжтой байгаа. Ингээд үзэгч та бүхэн амралтынхаа өдрийг аятгахтаа сайхан өнгөрүүлээрэй. Эх 7 хоногийн цагтаа иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.